SMTH гэдэг нэртэй аппликейшн Apple-ийн Store дээр гарсан дайруудаа төв хөдөлгөөн бандуулсан юм. Яагаад гэдэг дээр нь болохоор 2-3 хүн утсаа бас ингэ эвдэлсэн гэдэг одоо шалтгаанаар ер нь бол бандуулсан юм байна. Харин Google Play дээр одоо хүртэл 5-аас 4.1 үнэлгээтэй ажилласан хэвээрээ байгаа юм байна. SMTH гэдгийнх нь эхний хоёр буюу SM нь send me бол TH гэдэг нь юу гэсэн үг вэ? TH гэдэг үгийг гаргалгаа юм байна. Apple-ийн хэрэглэгчид одоо юуны Android-ийн хэрэглэгчид хоёрын ялгаа зөрүү нь юу байна вэ? Android хэрэглэдэг хүмүүс тэрийг утсаа эвдэх шаардлага байхгүй байгаа шүү дээ. Амар ийм одоо хориотой ч юм уу те байсан бол нөгөө төгтөр бол байхгүй шүү дээ. Бандуулах байхгүй. Apple бол одоо өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хамгаалаад бандж байгаа байхгүй. Шийддэг юм байна да. Утсаа шийдэл нь шүү дээ. Шийдээд энэ юу вэ ажиллагаа? За энэ болохоор Send Me to Heaven гэж аппликейшн байна л да. За. Дээш шийддэг энэ утсаа. Тэгээд хэр өндөрт гарсныг ингээд хэмжээд буугаад ирдэг гинэ. Тэнгүүд энийг болохоор шууд harmful to device гэж үзээд Apple-аас шууд бандж байгаа байхгүй.